айдас ба сургамж төлөөлөж байна. За сайн байцгаана уу? Айдас ба сургамж байна. Ингээд манай сонсогчдын хүсвэл подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар бид юуны тухай ярилцах вэ гэхээр астрал айлын тухай ярилцсан. Тэгээ ингээд олон тавгүйгээр оролцож байгаа зочинтойгоо танилццгаая. Юуны өмнө миний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Ингээд сонсогчдоо өөрийгөө танилцуулна. За сайн байцгаана уу? Намайг Билээ гэдэг. Намайг яварч хэлээсэй гэхэд подкастт урьж оролцуулж байгаад нь маш их баярлалаа. Маш олон хүн астрал аяллыг ингээд сонирхдаг юм байна. Ерөөсөө тийм Монгол тийм олон хүмүүс астрал аяллыг сонирхдаг гэж бодож явсангүй. За тэгээд ямар ч хэлээсэн урьдчилаа тэгэхэд би болохоор яг тийм эрдэмтэн тийм шинжлэх ухаанч доктор одоо юу гэдэг нь тэр бол бишээ. Би бол энгийн нэгэн хүн байгаа. Зүгээр өөрөөхөө одоо хүртэл багаас тэг хүүхдээс одоо хүртэл надад өөрт минь цугларсан одоо мэдлэг тэг мэдээллийг түгээе гэж бодож байгаа. Тэгэд өөрийнхөө хувь хүний туршлагыг түгээе гэж бодож байгаа шүү. Энийг тэг хадруулж хэлмээр санагдлаа. За тэгээ түрүүнд хэлсэн шиг урилгаар оролцоод бас зөвшөөрөх гэж бас нэлээд болсон уу? Гайгүй юу? Ер нь өөрийгөө жоохон эргэцүүлсэн үгүй юу? Би ч бас нэлээд найрах шиг болсон да. Ингээд оролцоож ингээд амар найрсан тий. За тэгвэл хоёлаа нөө астралын асуултуудаас эхлэе явчих уу тий. Тэгэл асуултаараа дамжуулаад өөртөө босноо ингээд ярилцаал явчих тий. За тэгвэл яг астрал аялал гэж юу юм болоо? За астрал аялал гэдэг нь болохоор миний хувьд болохоор одоо ухамсарын тэлэлт гэж тайлбарлах юм да. Ер нь болохоор би тэр юун дээр групп дээр бичгтээ болохоор миний сүнс бид ярьсан байгаа шүү дээ тийм. Тэгтээ яг үнэндээ болохоор би яг сүнсээр гараад яваад байна гэж боддгоо анхандаа бол боддог байсан. Тэгээ одоо болохоор надад сүнсээрээ биш ер нь бол миний яг үнэндээ ухамсар маань ингэж биесээ гараад яваад байгаа юм биш үү гэдэг тийм сүүлийн 3 жил тийм бодолтой болсон байгаа. Гэтэ яг угаасаа сүнсээрээ аялах, сүнсэн аялал, сүнсэн биеийн аялал гэдэг ерөөхдөө ингээ хүмүүс яриад явцдаг. Тэр үгээр ингээ ойлгодог болохоор сүнсэн аялал гэдэг биччихтэй. За тэгээ астрал гэхээр чинь одоо бидний одоо амьдарч байгаа ертөнц чинь 3D байж байгаа тийм. Одоо 3D тэгээ 5D ертөнц гэж байж байгаа. Одоо цаашаа явахаар тэр маш олон хэмжээстүүд ингээд гараад ирж байгаа тийм. Тэгээ 3D ертөнц гэж гэхээр юу гэж ойлгох вэ гэхээр бидний бие одоо физик бие нэр одоо унтж जैन тийм идж जैन өнөрлж जैन тэгээ юу гэдгийг харилцаанд хүмүүстэй бие-биетэйгээ харилцаанд орж ийн тийм энэ хэрэгцээ харилцаатай холбоотой энэ 3D ертөнцийг ер нь бол хэлж байгаа. Тэгээд 5D болохоор 5D ертөнц нь болохоор миний бодлоор зүгээр астрал бие байдаг байхгүй юу? Одоо юу гэдэг майнд гэсэн үг. Одоо 3D нь болохоор бади байлаа гэж бодоход майнд буюу оюун ухаан нь одоо 5D-д ороо явчихдаг. Одоо тэгээд бид нар чи сүнслэг байдал гэдэг тий spirituality гэж ярьдаг штэ. Тэр болохоор 5D-тэй ер нь холбоогүй гэж ойлгодог төрлийн хүн байхгүй юу? Одоо жишээлбэл энэ бяцлал хийгээд байгаа одоо янз бүрийн йога ч юм уу хийгээд байгаа одоо юу гэдэг одоо нөгөө нэг сүнслэг байдалд хүрэхийн тулд ингээ ашиглаад байгаа ингээд янз бүрийн арга замууд байгаа ч тийм мэддэг. Тэднэр болохоор бүгдөө яг жинхэнэ сүнслэг байдалтайгаа холбоогүй зүгээр одоо бидний ухамсарыг тэлж өгч байгаа 5D ертөнцийн буюу астрал биетэй холбоотой ингээд энэ ертөнцийн зүйлсүүд байдаг шүү л гэж хэлдэг юм л да. Тэгэхээр астрал бие гэхэлэр юу гэд одоо дөрөв хэлсэнчлэн ухамсарт бие болоо явчихж байгаа гэсэн үг шүү. Тэгээд яг энэтэй холбоотойгоор нөгөө нэг хүмүүс айгүй асууж ирсэн л та их аюултай байдаг уу? Одоо би биеэ олохгүйгээр төрчж болохгүй тий? Тэгээд асуудаг. Тэр нь болохоор
одоо шууд ухаанаар ойлгоход сүнс чинь одоо биеэсээ гарч явчихад биеэс өөрөө нэгсэндээ зайлчж байгаа гэсэн үг биш ээ. Одоо айгүй олон жилийн хүмүүсийн итгэж үнэмшиж явж байсан юмнуудыг эдэлж магадгүй. Гэхдээ биеэсээ төөрнө гэж хизээж байхгүй. Хэрвээ чи астрал ажил хийж байгаа бол хүссэн үедээ сэрж болно. Яг тэгвэл ухамсарчин тэнд явж байгаа. Би сүнс чи яг яасан дээрээ бие ингээ олгож явж байгаа үйлдэл биш юм байлаа шүү. Би энийг болохоор ер нь сүүлд л өөрөө ер нь жоохон ойлгож авсан. Тэгэд нөгөө астрал ажлын тухай ингээд уншин штэ тэнгүүд сүнсэн биеэрээ аялах гэд тайлбарлсан байт юм блэ. Харин тийм тэрийг болохоор би чинь өөрөө ч гэсэн тэгж ядж байсан. Одоо болохоор нэг 3 жилийн өмнөөс те 4 жилийн өмнөөс тэрийг ерөөхдөө өөрөө төвшөнд няцаагаад өөртөө хүн тэрсэлцдэг те. Хүүшээ би нэг ингэж маш олон жил ингэж бодож явж байсан шүү дээ. Гэт ингэж тэрсэлдэж хийсэн. Тэгээ ерөнхийдөө яг 100% яг би үнээрээ л хэлж байгаа шүү. 100% яг шийдэлт бол хүрээгүй. 100% би хүмүүсийн энэ чинь юм шүү гэдээ яг хэлчихэж бол чадхаар тийм төвшний хүн бол биш. Гэхдээ ерөнхийдөө 80-90% миний бодож байгаа одоо ойлгож байгаа зүйл бол энэ чиний сүнс чинь биш энэ чиний ухамсар чинь тэгж хэлдэг юм л да. Сүнс гэхэлэр чинь хүмүүс сүнс гэж байдгүй гэдэг нэг тэнэгдүүч юм шиг асуултыг надад би бинээс асуудаг тийм үү. Би болохоор энд ингэж хэлдэг. Сүнс бол мэдээж хэрэг байгаа. Хэрвээ чи сүнс байгаа гэдэгт итгэхгүй байх юм бол өөрийгөө амьтаа өөрийгөө оршиж байгаа гэдгийг үгүйсгэж байгаа ялгаа байхгүй шүү дээ. Одоо энэ ургамал амьтан тий зөвхөн хүн биш эдгээр чинь бүгдөө сүнстэй байгаа. Тэгжиж амьтаа байгаа байхгүй юу? Одоо тэр сүнс гэдэг чинь болохоор бид нэр одоо бурхан гэж ярьдэн шүү дээ. Бурхан одоо source их одоо бүх зүйлийг их ундраг гэж ярьдаг. Тэрнээс чинь гаралтай, үүдэлтэй анх ингээд нөгөө дэлхийн ертөнц бидний мэддэг те энэ universe одоо энэ огторгоо ертөнц ингээ үүсгэд анхлан юу ч байгаагүй байхгүй юу? Тэгж ярьдээ. Юу ч байгаагүй мөртлөө тэнд нэг юм байсан. Хүн тэрийг үнэлж чадахгүй, барьж чадахгүй, харж чадахгүй. Тэ хэмжиж чадахгүй. Гэтэ тэнд нэг зүйл байсан. Тэр нь болохоор үгээр тайлбарлахад хэцүү л дээ. Тэр болохоор source буюу их ундраг гэдэг тэр зүйл байгаа. Тэгээд нэг нөгөө их тесрэлт болсон да. Болоод ингээд энэ амьдрал үүссэн гэж яригддаг да. Тэр тесрэлт ингээ үүсгэд тэр зүйл чинь тэр байсан source гэдэг зүйл чинь маш олон хэсэгт ингээ хуваагдсан гэдэг онол байдаг байхгүй юу? Тэгэд тэр маш олон хэсэгт хуваагдсан хэсгүүд чинь нэгсэндээ сүнс байгаа даа гэж би хувьдаа ойлгодог. Одоо бид нар яагаад ингэ хүмүүст өөрсдөө одоо сатаны номлолд олж жишээлүүлдэг дээ шүү дээ. Чи бол өөрөө бурханчтай гэж ярьдаг шүү дээ. Нэгэсэндээ чи бол өөрөө source гэж ярьдаг. Тэр нь болохоор нэг талаараа үнэн баггүй юу? Туйлын үнэн. Яагаад гэвэл бид нар тэр source чинь нэг хэсэг болсон. Тэгээ хүмүүс чинь хэлдэг бид бүгдөө нийлээд нэг хэсгийг нэг бүхэл юм салангаад юм гэж огт байхгүй. Тэгээ үүнийг яг ингэ мэдэрсэн хүмүүс нь бол мэддэг баг. За тийм болохоор сүнс гэж угаасаа байдаг чи бол сүнс. Одоо би хэм бэ гэж айгу тийм том асуулт байдаг да тий. Хүний амьдралээ би хэм бэ чи хэм бэ гэх тий. Өөрийгөө таних гэж тий. Тий тэр чинь болохоор хүмүүс болохоор өөрийнхөө эгогоор буюу одоо өөртөө нэг identity монголоор юу гэдэг вэ тийм ингээ үүссэн. Тэрнгээрээ ингээ тайлбарлах гэж яваад байдаг. Энэ чинь болохоор яг чиний үндсэн биеийг чинь хизээч ингээ хэлэхгүй шүү дээ одоо тодорхойлохгүй. Харин энэ эго гэдэг чинь 5D буюу астрал биеттэй холбоотой байхгүй юу? Ухамсартай холбоотой зүйл. Тэгээд бүгд төвшний одоо зүйл чинь болохоор бидний сүнслэг бие буюу бидний чихэн бие байгаа л гэж ойлгодог. За эхний асуултанд хариулсан баярлалаа. Тэгэд үргэлжлээд одоо ингээ асуултаа асуугаал явчих тий. За хүн бүр аялах боломжтой юу? Жишээ нь би. За тэгвэл хүн бүр аялах боломжтой бол яаж аялах ёстой вэ? Хүн бүр аялах боломжтой. Яа тэгвэл бид нар чинь бүгдөө л адилхан өгөгдөлтэй хүмүүс байгаа шүү дээ. Астрал аялал хийхин тулд чи заавалжгүй зөв бэлэгтэн ч юм уу те
Одоо юу гэдгийг гэрсэн лам зүйл одоо буутхан байх албагүй хүн болгон аялах боломжтой. Тэгээ аялахдаа анхаарах чухал зүйлс нь гэх юм бол одоо mental strength буюу сэтгэл зүйн тогтвортой байдал буюу хүчтэй байдалтай байх хэрэгтэй. Тэгээд чамд одоо visual talent буюу төсөөлөн бодох ур чадвар маш өндөр түвшинд зэн байх хэрэгтэй. Тэгээд мөн бодлоо удирдах сурчсан байх хэрэгтэй. Өөрийнхөө бодлыг удирдах. Яг тэгвэл астрал ертөнцид астрал аялал чинь хүн өөрөө бүтээдэг байхгүй юу? Тэгээд аялыг гэсэн хүмүүс яаж аялах вэ гэдээ маш ихээр асууж байгаа шүү дээ. Би бол ямар нэгэн гүрүү биш ээ. Хамгийн гол нь хүн чинь ингээд нөгөө байна. Тэгээ хамгийн гол нь хүн чинь одоо юу өөрөө сайн хүсэх хэрэгтэй. Тухайн хүссэн зүйлдээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Өчнөө олон оролдлогыг ингээд хийж үзэж хэрэгтэй. Магадгүй ч нэ эхний 20-30 те 100 оролдлого ч бүтлгүүдэж магадгүй. Тэгтээ үнэхээр ингээд тууштай байгаад яг ингээд зорилготой хүргээд тэмүүлэх юм бол хүн болгон чадна. Тэгээ сэтгэл зүйн тогтвортой байдал тэр бол маш чухал зүйл шүү. Яагаад гэвэл хэрвээ сэтгэл зүй чинь тогтвортой бус байх юм бол чи ингээд ямар нэгэн сэтгэл зүйн одоо эвдрэл хүчлэл аваад үлдэх боломжтой. Энэ бол астрал аяллаа аюултай зүйл нэг гэсэн үг. Сөрөг нөлөө нь энэ бахана тий. Тий. Сөрөг нөлөө нь энэ маш том аюул штэ юм чинь одоо хүн бид нар ч сэтгэлийн амтан штэ хэрвээ одоо сэтгэл зүй маань ингээд байхгүй болчих гэх юм одоо гэмтчих юм бол бид нар биеэрээ гэмтдэг. Угаасаа л хүн чинь сэтгэлээрээ өвддөг байхгүй юу? Бодлороо хүчнийг авчирчдэг. Ер нь ихэнх хүчний би ер нь баг 90% гэж хэлээ. Угаасаа л сэтгэл зүй бодлоос болдог. Тэгэхээр маш аюултай байж болно гэсэн үг. За. Тэгээд нөгөө аялахад ч одоо аялт сорё гэсэн гэж бодож байгаа хүмүүст бас ингээд хэрэг болоход тийм ээ одоо туслах материалууд гэдэг юм уу? Энгийнээр хэлэх юм бол тийм зүйлүүд байгаа. Нэг нь болохоор одоо бяцлал байна. Тэ? Бяцлал хийснээр чи өөрийнхөө бодлыг одоо удирдах сурна. Одоо нэгсэндээ унтаа байдал биш чи унтаа байдал байгаа мөртлөө чиний оюун ухаан чиний ухамсар чинь сэв сэрүүн тэр байдалд хүрэхэд чамд бяцлал хамгийн ихээр туслана. Астрал аялал чи угаасаа энэ байхгүй юу? Чиний бие чинь унт чинь одоо махан бие чинь тэгтээ чиний ухамсар чинь сэв сэрүүн байна гэсэн үг байхгүй юу? Тий. Яг энэ түвшинд хүрч чадах юм бол хүн болгон астрал аялал хийж чадна. Тэгээд binaural beats гэдэг байдаг шүү дээ. Одоо нөгөө хоёр чихэнд нь хоёр өөр төрлийн ингээд beats сонсоход тий. Одоо жишээлбэл зүүн чихэндээ одоо 300 Hz-ийн beat цохилттой тийм beat сонсоход баруун чихэндээ 308-ыг ингээд сонсоход тэгэнгүүт чинь одоо энийг ер нь заавал чихвчээр сонсох хэрэгтэй. Одоо стерео чихвчээр сонсох хэрэгтэй. Тэгэнгүүт одоо тархин дотор чинь энэ хоёр баруун зүүн хоёр чихнээс чинь орж ирсэн. Одоо ялгаатай битсийн одоо ялгаа нь гараад ирж байгаа шүү. 8 Hz-ийн одоо яг энэ жишээн дээр бол. Тэгэхээр чи чихээрээ биш тархиараа сонсож чинь гэсэн үг байхгүй яг ясан дээр. Энэ нөгөө нэг ялгаатай байгаа 8 Hz чинь одоо чиний тархинд нөлөөлөд одоо тэр нөлөөлөл чинь одоо чамайг тодорхой төвшнүүдэд ингээ хүргэж өгдөг. Тэгээд энэ нь болохоор юу астрал аялал хийх зөв lucid dream гэдэг нь шүү дээ. Одоо тэр одоо төвшөнд хүрээд одоо тэр юу гэдүүлээ зүүдийг зүүдлэхэд ч юм уу тий эсвэл өөр олон зүйлд өөрийгөө одоо энергиээр эмчилгээд ч юм уу маш олон зүйлд ингээ хэрэг болдог тийм бицүүд байдаг. Тийм биц чамдаас ингээ зэмсэг болж хэрэг болж болно. Тэгээд өөр чинь одоо энэ чинь болохоор бас тусаад автомжтай дуу чимээнд ороо явчихж байгаа шүү дээ. Тэрнээс гадна бас нэг хипноз ингээ орж байгаад бас хийж болно. Одоо нэгсэнд астрал аялал хийх гээд байгаа энэ замыг чинь товчлох гээд байна гэсэн үг л дээ энэ зэмсгүүд. Иймэрхүү зэмсгүүд бол байдаг.
Тэгээд эдгээр бол яг үнэн хэрэгтэй бол туслах материалууд шүү. Хамгийн чухал нь хэм бол яг тэр айлыг хийх гээд байгаа хүн өөрөө байдаг. Одоо тэр хүний хичээл зүтгэл тэгээд тэр хүний одоо сэтгэл зүйн доктортой байдал мөн төсөөлөн бодох ур чадвар байдаг шүү. Тийм тэгжэл хэлмээр байна. Хүн болгон ч өөр учраас ингээд хүн болгонд цаа чи одоо тэгээд ингээд ингэж юуч юм бол чи хатаал айлал хийж нэ гэж хэлээд авах боломж угаасаа байхгүй. Нөө нэг эхний асуултан дээр ярьсан шүү дээ. Өөрийн биелүүгээ буцаж орохгүй ингээд сүнс дөөрөх гэж гацах боломж юу нь бол байхгүй маань тий. Зөв үедээ за шууд одоо яг пат хийлээ. Шууд сэлэмдэж байгаа юм шиг зогсоож болдог байхгүй юу? Шууд ингээд биедээ буцаад ингээд сэрж болдог. Биеэс сэрэж болдог гэсэн үг. Энэ дээр нэг жишээд ордоход миний одоо ингээд төсөөлж байгаагаар одоо би ингээд явж байгаа штеп биеэсээ гарсан. Тэгэхээр биеэсээ гарсан тэр цаана явж байгаа би одоо хүсэг хэлбэрээс авч болдог. Ямар хэлбэр би тэгээ өөрөө хүссэн хэлбэрээ. Чи одоо хаана очсон байна? Тэрнээсээ шалтгаалаад чи хүснээрээ хэлбэрээ өөрчилж болно. Гэхдээ нэг сонин гэх юм бол яг өөрөөгөө яг хараад байдгүй. Би өөрөөсөө ингээд алей явж байхдаа өөрийгөө харж байгаагүй. Яа нэг хэрвээ чи одоо жишээлбэл өөртөө би гэрлэн бөмбөг болчихъя гэд төсөөлөлтэй тий. Хамгийн нөгөө нэг түгээмэл би бийжих арга нь энэ аахгүй юу? Тэгээ хамгийн түгээмэл буюу хүмүүс хамгийн байх дуртай тэр бит байдал нь болохоор тийм гэрлэн бөмбөг байдаг жижиг алгын чинь. Тэрийг бол би харж байсан. Тэрнээс биш яг ингээ явж байхдаа өөрийгөө ямар хэлбэртэй байна, яагаад ингээ ямар төлөвтэй байна гэдгийг мэдтгүү шүү дээ ер нь. Тэгтээ чи хэрэг хүсэх юм бол би одоо ингээд таалтцсан нэг одоо сонирн битийг аль ацгаар юм уу эсвэл үргэлж хэрэг хэмжээнд очие гэж би төсөөлөх юм бол тэгж болдог гэж хэлж байгаа байхгүй. Зөв. Хүссэн би. Тэгээд намайг ингээ явж байхад яг одоо яг энэ тухайгац дээ. Тухны яг голоос одоо хоёр хүмүүсийн голоос гэдэг юм уу яг. Тэндээс миний тэр цаана ингээ явж байгаа би хоёрын хооронд нэг тийм өрөөс үл үзэгдэх зөвхөн ингээ гэрэл тасах юм бол гэлэлцэж байгаа юм шиг нэг таа ч юм уу тэгэл цаараа мэдэгддэг шиг тийм бүр нарийн тийм утас шиг байдаг мөнгөлөг. Тэр нь болохоор ерөөсөн ингээд миний хувьд одоо бүр анх хүүхдээ хасаал ингээд төрөхгүй байхад маань айхгүй байхад маань тусалж исэн тийм холбоос байдаг байхгүй. Одоо астрал ажиллаж байхдаа биетэйгээ холбогддог гэсэн үү? Тий. Тий. Одоо би биетэйгээ холбогдож байгаа нэг тийм бүр баг байхгүй мэддэггүй маань чинь яахан тийм мөнгөлөг тийм гэлэлцсэн тийм утас шиг юм байдаг. Тэрийг бол би дандаа хагч мэддэг байсан. За би бас нэг астрал аяллаа тухайн уншиж байгаад нэг хүүсээрээ ингээд одоо тухайн сүнсэн биеийн холбогдсон явдаг гэж хэлжсэн. Тий, би нэг астрал аялал хийдэг нөгөө хэд таньдаг хүмүүстэй ингээ ярихад тэднээс одоо хэвлийн хавцаанаас тэр утас чинь миний хэвлийн хавцаанаас гарч ирдэг гэж хэлжсэн. Нэг 2-3 хүн тэгж хэлжсэн да. Тэгэхээр ер нь ондоо охно шүү дээ. Бусдаа бодвол ондоо биш дээ. Ер нь бол миний бодлоор яг нэг л зүйл гэж бодож ойлгож байгаа би энийг энэ холбоосыг. Тий. Надад болохоор яг тухнаас минь л одоо хоёр дутны маань хөмсөний маань гол жоохон тийшээ тэндээс гарч иж мэддэг байхгүй юу? Бас түүнийг болохоор тэгээд хэвлийн хавцаанаас мэддэг. Ер нь бүгдээрээ шахуу тэгж хэлжсэн. Гэтээ би энэ бол нэг тийм чанарын ялгаа энэ байгаа гэж бодохгүй. Тий. Зөвхөн харагдах байдлаар ондоо охно. Тий. Хүн одоо өөрөө яаж мэддэг байгаа тэр нь л ондоо гэж бодож байна. Ер нь бол тийм холбоос гэдэг зүйл байх юм байна шүү гэж ойлгож байгаа. Гэтээ тухайн хүн өөрөө яг хаанаасаа тэрийг мэдээд тий мэдрээд тэр нь л өөр гэдэг баг гэж бодож байна. Тэгээд нөгөө бие олохгүй гэх юм уу тий эсвэл сэргүй байх тал байгаа юу? Тим талбар нэрээ гэтээ байгаа ч. Энэ болохоор нөгөө маш аюултай. Юу гэхлээр нөгөө масуурыг авах байдас. За.
төрөл бүрийн мансууруулах бодисод би одоо мансууруулах бодисуудыг сайн мэдэхгүй те LSD энтергээл те тийм мансууруулах бодис хэрэгэлцсэн үедээ астрал айлын гэдэг маш аюултай тэгж сонсчихсан. Яг тэгвэл эрүүлэр сэтгэхгүй учраас бас тэнцэн үлдчих боломжтой байна. Тийм ээ тий. Ухамсарын. Тий. Ухамсарын одоо гацалтанд ч юм уу орчих боломжтой. Тэгээд одоо нөгөө зүгээр ажаад юм харддаг ажаад хүн чинь одоо нөгөө масуурлах бодис ингээд хэрэглэнгүүтээ халюцинацион юу гэлээ нөгөө одоо хийсвэрлэн бодох, хийсвэрлэн харагдах янз бүрийн юм харагдлаа гэж яадаг шүү дээ. Тэ? Яг тэр чинь болохоор угаасаа хүний одоо тэр юуг нь идэвхжүүлээд өгчт юм шиг байлаа. Тэгээд тийм үедээ астрал аялал урд нь хийж үзэж байгаагүй эсвэл яг нэг нөгөө тэрийг удирдах чадахгүй хийжсэн ч одоо хийжсэн мэдгүй эсвэл удирдах чадахгүй тийм төрлийн хүмүүс масууруулах бодис хэрэглэснийхаа дараа тэгээ астрал аялал хийчих юм бол тэгээд ерөнхийдөө эргээд сэрхгүй байх тий. Эргээд ингээд буцаа биендээ орохгүй байх тэр тохиолдол тэр юу маш өндөр шүү. Тэнгүүтээ чи ингээд цаанч сэр чин одоо за яаж зарснараа яри сүнс чин цаанч ингээд төгрөөл яваад байдаг тий. Чи юу авчрахаа мэдгүй хаана очихоо мэдгүй хэрвээ тэр газар чинь тэр учиртай газар чинь тэр одоо чинь одоо тулгарч байгаа одоо чантай ингээд тий уулзж байгаа тулгарч байгаа зүйлс чинь маш аимшигтай байвал яг уу. Чи тэрийг ухамсараараа эрүүл ухаанаараа удирдах чадахгүй нэ шүү. Тэгээд чи тэр тайз дотор ингээд төөрцөн маш аимшигтай байгаад байдаг. Чи юмнуудад бариулаад байдаг гэхдээ чи сэрч чадахгүй. Тэгээд энээсээ болохоор чи сэтгэл зүйн маш том эвдэл гэмтлийг авч ирнэ гэсэн үг байна. За маш ойлгомжтой тайлбарлаж өглөө. Тэгээд дахиад үргэлжлүүлээд асуух уу? За нөө юу ч нэ яриач жоохон гацаад байна. Тийм гайг байгаа. Хэсэг нөх бүх ярен дэрч гацааг хэсэг л гацаад байна. За тэгэхээр өөрөө л астрал аяллыг багасаа хийсэн гэж ойлголоо. Тийм үү? Багасаа ч одоо ухаан орсон цагаас л хийж ойлгож байна юм бол. Анх бол тэгтээ амар гайхдаг байсан уу? Би ч анх ерөөсөө нөгөө хүүхд тахта би угаасаа янз бүрийн юм харж мараад тий янз бүрийн юм ингээд дандаа мэдэрчдэг тийм хүүхдээс аахгүй юу? Ер нь ухаан орсон цагаас. Тэгэхээр тэнгуүтэй нөгөө тэрийг яг ингээд энэ бол бит бос юм аа энэ бол энгийн биш юм аа гэдгийг мэддэггүй байсан. Зүгээр л энэ угаасаа л ингээд байж идэг юм байх хэрэгтэй. Хүн болгон хардсан мэн гэж бодсон байсан байх тий. Тий. Тэгээд юусоо айдгүй байсан аахгүй юу? Тэгээ угаасаа нөгөө хүн болгон ханддаг юм гэж бодсон учраас айх шаардлага байгаагүй. Тэгэл явж идэг. Тэнгүүтээ ингээд зүуд маань маш хүчтэй байдаг гэсэн миний. Дандаа одож гэсэн тийм байгаа. Айгүй тийм санаа зүудэлдэг заяа. Тэгээ ингээд зүүдэлсэн зүуд нь ингээд биелждэг. Зүүдэлсэн зүуд нь хүний санаанд оронгүй юмнууд байгаад идэг. Тэгээд ингээд явж идэл нэг 7-8 нас хүртэлтэй. Тэгээ яг тэр үед чинь 7 настай байсан байна. Яг ингээд унтаал ингээд байжсан гинт би сэрчтэй. Сэрсэн чинь одоо өөрийнхөө унтж байгаа өрөөний бүх зүйлийг дээрээс ингээд харж идэг байхгүй юу? Одоо тэр нөгөө өндөр хуцсны шкаф бүгднийг ингээд яг дээрээс нь харахад нэгсэндээ би одоо таасан танаалтсан юм шиг ингээд байж байгаа байхгүй юу? Тэгээд гайхаад одоо гэхдээ гайхсан мөртлөө хамгийн сайн нь айгаагүй заяа. Тэгэл гайхаад пэх нөгөө миний хайгаад байсан тоглоом чинь тэр дээр байсан байж тээ. Тэр ч бодол байжсэн чинь нэг ингээд доошоо ингээд харсан чи би өөрөө хитчихээ тийм. Яг хэрхэн мөчүүд ингээд энэ ч одоо юу вэ гэл амар айгаал ингээд яг айсан зэрхэн мөчтөө гинт би рүүгээ ороод тэгээ би рүүгээ орсон тэрхэн мөчтөө ингээд хүн чинь амар том амьсгал ингээд авдаг. Тэгээд амьсгал авахдаа бүр тэгтлээ хүчтэй авсан юм баг ингээ орон дээр баг ойх шахуу тэгэл одоо нэгсэндээ биеэрээс ирсэн. Тэгсэн мөртлөө ухамсар маань ингээ сэрүүн байж байгаа таахгүй угаасаа юу басна бүгдийг мэдж байгаа. Зүгээр л биендээ орцсон тэр үедээ мэдээд. Тэнгүүд
За байж энэ ч одоо юу болоо яач вэ гэдэг чинь бодно өстэй жоохон жигсгээл. За энэ чи одоо зүүд мүд бас биш болоо явчлаа шүү гэж гайхаар. Тэгээд энэ одоо юу юм бол гэж бодонгуудаа дараа цагийнх нь одоо өдрүүдэд тэ сар жилүүдэд тэрийгээ давтах гад ингээд оролдоод эхэлсэн байхгүй. Тэгээд давтах гад ингээд оролдож эхлээл яг унтгаал ингээд хэвчэж явах дандаа ингээд нэг тийм цэг дээр ингээд төвлөрөөл тэ. Одоо тухайд ч манай гэрийн миний өрөөний одоо ламп байсан. Гэрлэн юу гэдэг вэ? Ламп. Авчур. За. Тий. Тэр авчурныг бүрий хий цаахан байсан байхгүй. Тэрнийг ингээд ширтсээр агаад ингээд нэгсэндээ өөрийгөө нэг транст оруулаад тэгээ гарчдаг байсан юм шиг байлаа одоодоход. Тэгээд тэр авчурыг хараад ингээд зүрмгэлж байгаа юм шиг мөртлөө ингээд өөрөөс хэрүүн байгаа юм шиг байгаад янгууд нөгөө авчур чинь томроо жижигрээл бүр цаашаа ингээд хязгааргүй жижигэн цэг болж яваал нэг тэгснээ ботож томроод тэгээд айгуу санаа тэгж жагаад би өрхөдөө нэмсэн чинь л сурцсан байсан. Тэ. Одоо тэгтээ астрал хэлэл одоо lucid dream гэдэг чинь монголоор юу гэдэг вэ? Lucid dream. Мэдрэмжтэй зүудлэх. Сэрүүн зүудлэх гэж орчуулад байдаг юм шиг байна шүү дээ. Сэрүүн зүудлэх. Тий. За мэдрэмжтэй зүудлэх гэж хэлчихье би. Зүудлж байгаагаа мэддэг шүү дээ. Тэр бол яг одоо ингэж сайн бодоод ахаар тэр бол ерөөсөө огтоос байгаагүй. Гэхдээ тухайн үед нөгөө хүүхэд байхад чинь зөөлж явж байгаа л энэ одоо би ингээд нөгөө өөр газар байгаад байна тий. Би бол энэ одоо миний байдаг газраас амьдардаг газраас үнэхээр бүр ингээд төгс төгөлтөр газрууд байна. Одоо миний мэдж байгаа энэ reality одоо бодит байдлаас илүү бодиттой юм байна гэдгийг мэдсэн байсан. Гэхдээ би зүгдэл чинь гэж огтоос бодож байгаагүй. Тэгэхээр энэ болохоор тэр мэдрэмжтэй зүгдлэх явдал бол биш байсан. Тэгээд би ингээд мэдрэмжтэй зүудэнд болохоор хүн чинь зүйдэг өөрийнхөө хүснээр ингээд удирдах явчихдээ штэ. Би одоо ийм юм харна ингэн тэгнэ одоо би тэнгүүд ингэн гэл явцдаг тийм бол биш. Нэг найз манайтай ярьж ирэх юм билээ дээ. Би ингээд яг зүйдлж жагаад тэгээ зүйдлээс айгүй сонин газар очиод сонин явдаа уучраад явжингуудаа гинт ингээд зүйдлж ин гэдгийг мэдэнгүүтээ за би одоо энэ зүүдийг зогсооё гэж бодонгуудаа би нэг бол толь эсвэл цаг хайж эхэлдэг гинэ. Тэнгүүд зүүднээс гарахын тулд цаг хайж. Тий. Тэр хүн одоо өөрийнхөө аргыг олцсон байж тээ. Тэнгүүтээ ингээд толь олъё гэж бодоод ингээд явгууд толь нь гараад ирдэг. Нэг явж байгаа нэг байшинд ороод тэр толь энд байгаа гэдэг өөрөө олцдог. Цаг хараад гэх юм бол цаг нь гараад ирдэг. Тэнгүүтээ шууд толь цагаа хараад сэрчдэг. Одоо энэ болохоор мэдрэмжтэй зүйл байхгүй юу? Тэгвэл мэдрэмжтэй зүйлдэг хүн астрал аялахад илүү ойрхон гэх үү? Эсвэл ямар ч хамаагүй юм? Дөхөн. Маш дөхөн болно гэсэн үг. Би тэгвэл амар мэдрэмжтэй зүйлдэж штэ. Ингээд аим шиин зүйлэл сүнсч төмтөр одоо байнгын юм хийдэг болохоор тэгэл зүүд сэрчигээл пак гэж сэрчдэг. Би тэгвэл бас астрал аялах боломжтой байна тийм чи одоо наадхаа цааш нь айгүй гоё юугаад хөгжүүлээд явчих чи одоо мэдрэмжтэй зүйлж чадчих юм бол чи яг л зөв хийх юм бол астрал аялахад тун ойрхон байна гэсэн үг. Айгүй гоё шүү дээ. Ажил үзэхгүй юу? Тэгтээ өөрийгөө бас нэлийн бэлдэх хэрэгтэй юм шиг хэлээ тий. Тийм. Яг нэлийн бэлдэхгүй бол одоо би одоо дахиад өөрийгөө давтаад тий тоцтойд хэлжээ. Тэр зүүн тогтвортой байдал тий. Сэтгэл зүгээ хүчтэй байхтай шүү. Тэгэхгүй бол нэрээ үнэхээр аюултай. Аюултай юу гэж хүмүүс асуудаг тийм аюултай. Гэхдээ сүнс чинь төрж бие олохгүй байгаад аюул нь оршоод байгаа юм биш ээ. Дараа нь чи ингэж сэрэхэд чамд ингэ сэтгэлүүд чинь тийм том гэмтэл ингэ үүссэн байх юм бол угаасаа ингэ чиний авра чинь ч гэмтэн тийм үү? Тэгээд чи юмд өртөмтлөө авра чи гэмтжүүл. Сэтгэлүүд чинь гэмтжүүл бас тэгээ өвчлөмтгий болно. Юм чинь ажилтгуулчийн бүтээ болно гэж тэгэнгүүт одоо яг энэ одоо бидний энэ хүрсний амьдрал дээр байгаа амьдрал чинь нэгсэндээ бүр аюултай түвшинд хүрэх юм бол сүрчиж болно шүү дээ. Бодлоо удирдах сураарай. Тэгээд өөрийгөө болон бие бэлтэж байгаа хүмүүс өөрийнхөө төсөөлөн бодох ур чадварыг хөгжүүлээрэй. Бүр илүү хөгжүүлээрэй гэж зөвлөмөр. За
Тэгээд одоо яг энэ дээр одоо сөрөг байдлыг ярьсныхаа хажуугаар би эерэг талуудыг нь бас ярьчих гэж бодож байна. Яг би асуучихлаа. За. Эерэг талууд бол маш олон. Сөргөөс илүү яг үнэхээр хүн энийг одоо зөв сураад тий зөв хийгээ явчих юм бол чамд хязгааргүй их боломжууд, хязгааргүй их мэдлэг одоо чиний өмнө үүдээ нээх болно. Чи өндөр хөгжилтэй биетүүдтэй уулзч болно. Тэднэрээс суралцж болно. Чиний ерөөсөө одоо ингээд одоо бодит байдлыг хүн болгон өөрөөхөө хараад төсөөлөд явж байгаа одоо энэ бидний 3D ертөнц байгаа ч тэрнээсээ чиний одоо ухамсар чинь тэлээд ирэх юм бол чиний 3D ертөнцийн амьдрал чинь хүртэл бүр илүү цаашаа ингэ маш олон боломжтой болоод чи хүснээ хийдэг болчин тий. Эсвэл би нэг юм хийж байгаа. Одоо чи чамд ингээд ухамсарт чинь оюун бодолд ч байгаа. Одоо чиний майндд ямар ч тийм одоо хашаалал гэдэг юм байхгүй болчих واخгүй юу. Тэ одоо нэг бокс дотор ингээд хайрцаглал тай тийм сэтгэхэд идэг тэр зүйл чинь байхгүй болно. Багасаад ирнэ. Тэгээд одоо өндөр хөгжилтэй ертөнцүүдтэй биецүүдтэй харьцахын хажуугаар чи бас эдгэж болно. Одоо эдгэрч болно. Одоо энэ бол зөвхөн миний хувийн бодол шүү заяа. Би болохоор нөгөө ер нь барагтаал өвчин тосдгүй хүн байхгүй юу? Жохон ингээл өвтгөөл ирэнгүүтээ би унтцдаг. Маш их унтдаг. 15 6 цаг унтаал тэгэл зүгээр болоод бацаад ирдэг. Тэгэхээр сүүлдээ би ингээд ажиглаадсэн чинь ингэдэг юм байна л да. Миний одоо би унтаад байгаа махан бие маань тэнгүүтээ ухамсар маань тэрэнгөөр явал энэ тэрэнгөөр явал та янз бүр юмтай уулзаал тий. Тэгж явж байхдаа эрчмээ нөхчдөг байхгүй юу? Одоо эрчим гэдэг чинь энерги штэ. Тий маш их энерги авчдаг. Эрчмээ нөхчдөг. Тэгээд ерөнхийдөө идэхэ басаад ирдэг байхгүй юу? Тэгэхээр идэгрэх боломжтой гэж би ойлгодог. Астрал ажиллаар бүрэн идэгрэх боломжтой. Тэгээд ухамсар чинь тэлнэ гэж ярьсан байгаа. Тэгээд зэн гэж ярьдэн штэ тий. Буддийн бурхны шашинд тий. Зэнд ингээ хүрх гэж бүх одоо энэ ламнаар чи энэ хүмүүс чинь бүгдөө л ер нь зэнд хүрх гэж ярьж байгаа тий. Тэрэнд болоод чи ойртно. Тий. Одоо хичнээн одоо өчнөө жил бясалгал хийснээс илүү хурдан ойртно гэсэн үг. Тэнгүүтээ эго гэдэг чи одоо монголоор юу гэмээр юм бэ? Би ерөөс өвг олдгүй ч чамд байна уу? Байхгүй би чи эго гэдэг байдаг шүү дээ. Би ч бас сайн мэдгүй шүү дээ. Мэдгүй болохоор л одоо өөрж оролцуулж байгаа. Одоо ингээд эго гэдэг чи одоо бидний яг хар ухаанаар тайлбарлах юм бол бидний өөртөө ингээд бий болгоод байгаа энэ дүр зураг одоо тий identity ахгүй юу? Би одоо чи хин бэ яадаг вэ гэнгүүт би бол эмч хүн, би бол багш хүн, би бол намаачин хүн, би ингэдэг хүн, тэгдэг хүн, манай найзууд ингээр тэгдэг хүн намайг орлуулахаар би ингэдэг, хүн намайг гомдоовол би тэгдэг гэж амар өстө өөрийгөө хүмүүс чинь лагтаг ярьдаг штэ ингээл юу гэдгүүлээ тайлбарлаад ярьдаг да. Яг энэ оюун ухаанаараа одоо майндаараа бүтээгээд байгаа чиний дүр төрөгч нь эго гэж хэлж байна. Тэг хүн чинь өөрийгөө оюун ухаанаар бүтээгээд байгаа шүү дээ бид нар бүгдөө. Тэрийг болохоор эго гэж нэрлэж болно заяа. Гэхдээ энэ нь болохоор чиний жинхэнэ чи чинь биш байхгүй юу? Чиний жинхэнэ чи бол сүнс гэж би түрүү хэлсэн шүү дээ. Чиний дотор чамайг амтай байлгаад байгаа энэ сүнс чинь шүү гэд. Тэгэхээр нөгөө нэг одоо сүнслэг байдалд одоо spirituality ингээ хүрэхийн тулд одоо янз бүрийн zen мэнд хүрэхийн тулд чи сүнслэг байдалд хүрэх гээд байгаа шүү дээ нэгсэндээ. Тэгэхэд бол чи эго чи өгөх хэрэгтэй. Эго death гэж байдаг. Энд чи өгөх хэрэгтэй. Тэгэхээр чи астрал ажлыг зөв хийснээрээ чиний эго чин одоо эго death чин чамтай илүү ойртой гэсэн үг. Одоо энэ өөртөө бүтээгээд байгаа дөрүүдийгээ тий дүр төрхөө одоо тэр чигт нүгүү хийж алхад чамд ямар ч асуудалгүй болж болно гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь муу зуршил энтрээс сална гэж ойлгож байна. Үгүй тийм муу зуршил тэр биш шүү. Тийм үү? Одоо юу гэдэг би ч одоо ингээд хүмүүс ч өөрөө өөртөө л тавгаад идэв штэ. Ер нь бол зовлон гэдэг чинь хүн өөр бүтээдэг штэ. Яагаад яаж өөрөө бүтээгээд байгаа юм гэхээр хүн өөрийнхөө тухай тийм би ийм тийм амьдрал ийм тийм гэсэн
дүр зурвалыг химлэр буюу өөрийнхөө оюун ухаанаараа бүтээчдэг байхгүй. Яг үнэн төрөх байдал бол тэгэх биш. Гэхдээ бид нар өөрсдөө химлэр ингэ бүтээсэн. Тэгэнгүүтээ ямар нэгэн хэцүү юм тохиолдлоо тий. Эсвэл би ингэж ингэчих юм бол намайг тэгчих юм бол хүмүүс юугээ бодож байгаа би чинь ийм байх хэрэгтэй ш тийм зэрэгэд өөрсдөө зохиоцсон юм чинь тэг хэцүү юм болонгууд нь өөрөө өөрсдөө шаналал зовлон үүсгээд идэг. Тэрийг л яриад байна л та. Эго дэс одоо эго нүгснэр нэгсэндээ одоо хуурамч нь хис хүрийн зовлон зовлогыг ингээд өөрөөсөө айрлахнаас гэсэн үг байхгүй нэгсэн. Ясандаа. Тийм. Чи тэгээд бас эрэг талууд ярьчихсан шүү дээ. Чи бас ингээд бүх зүйл ингээд хязгааргүй гэдгийг мэдэрнэ. Чиний зөвхөн чиний боломж биш. Чи өөрөө хязгааргүй. Энэ ертөнц бол хязгааргүй. Бүх зүйл хязгааргүй. Энийг мэдрэхээр бүх зүйл амар гайхамшигтай. Бүр beautiful те амар үзэсгэлэнтэй бэ гэх мэдэрнэ. Тэгэхээр чи аяандаа ингээд одоо сэрээд ингээд алхаад явж байгаа чиний хүний ертөнц чинь хүртэл чамд ямар сайхан гэдгийг мэдрээд одоо өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүс болоод байгаа дэлхийгээ хаалт гэдэг байхгүй юу? Амьдралын гоё гэдгийг мэдэрчнэ л гэсэн. Санаа. Тэгэд туйлшрал буюу polarity одоо туйлшрал гэдэг зүйл арилаад ирнэ чамаас. Тэ? Тэгээд одоо бүх зүйлийн одоо будаггүй үнэг хараад ирнэ. За тэгээд физик ертөнцид те гардгаас хав илүү чи мэдрээд те эргээрээ үнэнд ингээ аяндаа ойртод ирнэ. Тэгээд бас нэг боломж үерэг тал гэхээр чи өнгөрсөнд болсон болж исэн одоо сөрөг ингээд үйл явдлууд байдгийг тэг хүн болгоны сэтгэл зүрэнд ингээд харт тол болоод үлдсэн. Тэрийг чи яг зөвөр шийдвэрлэх буюу эзэж чадна. Одоо нэгсэндээ өөрөө сэтгэл зүйг засчих гэсэн үг л те. Тийм. Ийм гой эрэг талуудтай. Тэгээд астрал аялалд чинь аялал хийхэд ингээд маш олон одоо боломжтой ингээд юмнууд байдаг байхгүй юу? Тэгээд астрал аялал хийж илаа гэхэд чи өнгөрсөн ба ирээдүлөө явж болох уу гэх хүмүүс зөндөө асуусан байсан. Харин тий. Болно. Өнгөрсөн лөө ч явж болно, ирээдүгөө ч явж болно. Яа тэгвэл би одоод баригдахгүй, хөдөлгөхгүй байхгүй юу? Одоо цаг хугацаа гэдэг зүйл чинь байхгүй болчихно гэсэн үг. Тэгээд би нэг энэ дээр мартааг байгаа дээр нэрээ ирээдүл үгүй өнгөрсөн лөө явж яснаа. Нэг хальт дурдах уу? За тэгье. Энд чинь 2019 оны цагаан сараар байсан байна. Үгүй 20 оных ч үлээ. 20 оных байсан байна уучлаарай. За. Тэгээд нэг манай ээж тэрүүд тухайн замнуудаас нааштай нэг жижигхэн өртөөнөр амьдчихсан. Тэгээд он өртөө нэг 27 хаяастай. Тэгээд би цагаан сараар ээж рүүгээ очиод би ч нөгөө богоноор яваагүй 15 6 жил болсон байсан. Тэгээд богоноор явъя гэж амар баярлаа. Богоноор яваад тийч очиод. Тэгээд тийшээ очиод нэг 20 хоног карантинлэг таад. Тэгээд тэнд айгу гой юм байсан юм аа. Тэгээд байж байгаа буцаж ирдээ. Тэгээ богонд ингээ яаж байхдаа богонд чинь дуу надад амар таалагддаг байхгүй нэг хэвийн гоё нэг дуу байдаг да богоны цаг гээл тэрэнд ингээ амар дуртайхгүй бүр багасаа. Тэгээ яг ингээл орон дээрээ хөвсчээл одоо би тэр нөгөө төрөл бүрийн давтамжтай одоо хөгжим одоо дуу байгаа зү дуу аваа. Энэ болохоор астрал аялал хийхэд чинь бас чам зэмсэг болно гэж хэлжсэн шүү дээ. Яг тэр шиг яг тэр богоны дунд нь ингээд ороод нэгсэндээ астрал аялал хийж байгаа байхгүй. Тэгээ хийхдээ болохоор за ерөөс ингээд цаг хугацаагаар аялаж болтын болов гэж би анх удаага бодсон. Тэгээд болтын болов гэснээр би тухайд ингээд бодож исэн. Дотроо ингээд бодож исэн хүнийхээ хүүхд нас руу би явж үзье гэж ингээд дотроо бодоод тэгээд ингээд ямар хэлбэрээр аялах гэж бодонгуудаа би нэг одоо юугаар хамгийн аюулгүй хэлбэр болох нөгөө бөмбөлөг хэлбэрээрээ явъя гэж бодоод яг л би урд нь хийж үзээгүй юм хийж үзэж штэ. Тэгээд бөмбөлөг хэлбэртэй ороод ингээл яг богоны дугаар үнэхээр ингээд яасан чи өнгөрсөн татцсан. Яасан бэ гэхээр тухайн хүний одоогийн 11-р хороолоо байгаа зү тэ. Тэр үнийг би 11-р хороолд өсөж үндэснийг нь мэдгүй. Тэгээд яг 11-р хорооллын 9 давхруудын тунд би ирдэг байхгүй юу. Тэгээ яасан чинь тоглоомын нэг жижигхэн тал байдгийн тэнд.
Тэгээд тэр тоглоомын талбай тэр хүүхд ингээ ганцаараа тэр цаана ингээд хэдэн хүүхдэд байж байгаа зэрэг. Тэгтээ тэр хүүхд болохоор гав ганцаархнаа хөрх юмт ингээд тоглоод ингээд байжсэн тоглоод ч гэж тийм ингээ юу ч хийжсэн явж ясан би ингээ хойноос нь хардаг байхгүй. Тэгээд тэнгуүтэй би над руу харчих гэл ингээл амар дотроо ингээл бодоод байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөд чинь над руу эргээ тартыг. Би угаасаа тэрийг мөн байна уу гэж мэдэх гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь үнэхээр мөн одоо нэг 4 настай байсан үед нь очсон. Тэгээд би намайг харж ийн үгүй юу гэд ингээд бодож байгаа хгүй би чинь өнгөрсөн л анх удаа явж үзэж байгаа юм чинь. Тэгсэн чинь үнэхээр намайг бас харсан. Яг ингээд би дээгүүр нэг хөвөө байжсэн чинь над руу ингээд айгуу санаа хараад энэ одоо юу юм бол нэг жоох хүүхэд чинь нэг айгуу тийм гоё юмд гоё сонирхолтой байдсан шүү дээ. Тэр нүдэрээ ингээд хараад. Тэгсэн мөртлөө надад сайгаагүй. Тэгэнгүүт нь би тэр хүнд яг хэлхий гэсэн үгээ тэр хүүхдэд хэлсэн. Хэлэхдээ болохоор чи айгу гонигтай байсан ахгүй тэр хүүхдийн одоо бага насна. Тэнгүүд чи одоо ингээд битгий гониглаарэ чи ингээд бас хүүхдүүдтэй тоглоорой. Тэ одоо хэдэн жилийн дараа чи том болохоор чиний амьдрал чи маш сайхан болно. Би тэрийг чамд одоо бүр ингээд 100% бат сэтгэлтэй хэлээ. Би яа тэгвэл тэрийг харсан гэж хэлээл. Тэгж хэлээл нөгөө хүүхд чи айгу тийм гайхаад тэ жоох хүүхдтэй. Тэгэл би шууд та одоо би буцахгүй болохгүй мэн гэж бодоод ингээд бодонгууд шууд нөгөө уцаараа ингээд бөмбөлөг маань татагдчих байгаа юм шиг шигтэл тэгээд буцаалс ирсэн. Тэг өнгөрсөн лөө явж үзсэн. Ирээдүлөө бол явдаг байхад тэрийг гэтээ би яг ирээдүлөө явж үзье гэж яг тэгж бодож хийж байгаагүй. Хийхийг хүсдэг. Өнгөрсөн лөө явдаг гэхээр ямар гоё юм бэ те. Харин чи ярьсан чинь бол үнэхээр гоё үйл явдал. Ирээдүлөө явдаг гэсэн үү? Ирээдүрөө би яг ингээд би ирээдүрөө явъя та гэж ингээд өөрөө хүсэж бол явахгүй, явдаггүй. Явахыг хүсдэггүй. Яагаад гэвэл янз бүрийн юмыг одоо амьдралын те ингээд янз бүрийн үе шат янз бүрийн болох хэвээр юмыг өөрчлөх гэдгээс бас их хайдаг. Гэхдээ өөртөө болох одоо миний таньдаг хүмүүстэй ч юм уу те орчин тойронтойгоо холбоотойгоор бус ерөөсө хүнтэй холбоотойгоор бус ирээдүрөө өөрөө мэдгүй явж исэн тохиолдол маш олон байна. Ирээдүйн тэрийг харахаасаа илүү ирээдүйн байгаль дэлхийг харж явж исэн гэсэн үг. Орчин тойрон байгаль тий ирээдүйн байгаль дэлхий эсвэл зөвхөн манай ертөнд биш өөр ертөнд зүтэлтэй. Өнгөрсөн лөө болохоор тэгээд бодоод үзэн чинь би маш олгодоо явж исэн байлээ. Бага жоохон багтаа өөрөө мэдэхгүйгээр. Тэгээ явж байхад болохоор нөгөө надаа нэг сони юм ихэд яг ингэ тасрал ажил хийж явж байхад ерөөхдөө ингээд сүнснүүдтэй бас ихэрэд харалддаг. Тэгээд тэр сүнснүүд надаа яг ингэ айгуу тийм гомдолтой сүнснүүдтэй яагаад ингэ үхсэн юу алцсан юунд гомдоод байгаагаа ингэ надад яриад зурдаг гэсэн хүмүүс гэж ойлгож болох нь. Тий. Гомдолтой хэр тий. Айгуу тийм гонжтой сүнстэй заяа. Бараг л ингэ айгуу гонжтой сүнстэй. Уйлчмаар тийм гонжтой сүнстэй. Тэгээд тэд нар чинь надад ингэ үйл явдлыг харуулдаг байхгүй юу бүр. Одоо өнгөрсөн л үгээд тавуулж явж байгаа тийм юм гээд яг юм басаа ингэ харуулад. Тэгээд одооноо би одоо яг энэ твтж байгаа. Миний биеинд байгаа гэдгийг харуулдаг. Айгуу санаа. Яа. Тий. Гэтэ нэг гоё юм гэхэлэр хүн яг астгал айлаг хийгээд явж чадтаа заяа. Би болохоор нөгөө айдгүй угаасаа багтаа гэд хитэн болохоор сурцсан тий. Тэгээд тийм сурцсан болохоор айдсан нэг л даваад тулчих юм бол тэгээд ерөөхдөө давчдаг. Тэгээд ерөөсөө ямар ч зүйл харж чад ингээ гайхаж балмагтаж биширч гэдэг юм уу тий. Тэгдүү ерөөсөө л сэтгэл хөдлөл тэг айгуу санаа. Байхстай угаасаа л байдаг юмыг л харж байгаа юм шиг. Угаасаа л энэ зүйл энд байхстай энэ бол айгуу бодит тэг үнэхээр бодит болохоор би тэрийг ингээд гайхаад шаардлагагүй зүгээр л энэ бол ингийн хэвийн үзэгдэл энэ бол байдаг гэж хүлээж авдаг. Айгуу санаа. Тийм учраас ингээд сүнснүүд ингээд юмаа яриад ингээд те зовлонгоо тоочаал юмгууд би болохоор тухайн үед өрөвдөхгүй те би зүгээр л хардаг. Ачилдаг, сонсдог. Тэгээд дараа нь хараа нэг одоо өөрийнхөө махан биедээ ороод те
бүтэн сэрснийхаа махан биерээ сэрснийхаа дараа тэр тухайн ингээ үйл явдлыг надад харуулсан зүйлсийг бодохоор маш их өрөвддөг. Аюу санаа. Тийм байна. Тэгээд би нөгөө нэг юу болж одоо хүний астрал айлд хийж чадах зүйлүүдийг ярьжсэн. Одоо чи цаг хугацаагаар айл болно. Чи бас нисэж болно. Нисэж чадна яа гэвэл татах хүч гэж байхгүй болчихно. Би болохоор нэг нисэдэггүй. Би болохоор аюу санаа ер нь баг нисдэггүй заяа. Гэтэ яадаг вэ гэхэлэр би усан цэлдэг. Яг заагас жарахаа шиг. Ерөөсөө устай газар очих аюу дуртай. Урд нь тэгээ би боддгийг чи өнгөрсөн амьдралынхаа нэг лусын дагнд байсан байж магадгүй гэж боддгийг. Тэгээ устай газар яг л нэг усан доогуур тэгээ ингээд маш хурдтайгаар хамгийн хурдан миний хүссэн газараа хүрэхтэй явах боломж байна болохоор усаар явах гэдэг маш дуртай өгөрөө. Тэгээд телепати буюу асаас өтөрдөх тий асаас холбогдох гэдэг зүйлийг чи хийж болно. Чи бас хан нэвтэлж одоо болно хүссэн одоо хэмжээстэй нэвтэлж болно матер гэж зүйл байхгүй болж учраас чи бас халигцадтай одоо өнгөрсөн тий хальцсан хүмүүстэй холбогдож төрөл садантайгаа холбогдож болно. Энэ дээр би одохгүй нэг жишээ татна. Тэгээд мөн найз судсаараа тий гэр бүлээрээ ч юм уу хамаатан саднараа зочилж болно. За би тэднийд нэг очичоод ирээ да. Тэд нэр одоо яаж байгаа. Тэр одоо минь яаж байгаа юм бол санаа зовлоо гэд гэрээр нэг тойчод ирдэг. Тэгээд окторгуугаар айдлна. Энэ бол ойлгомжтой. Мөн зэрэгцээ орших одоо ертөнцүүдтэй танилцсан. Чи ерөнхийдөө л бодлороо бүгдийг өөрчилж хувиргаж чадна. Тэгээд өөрийнхөө higher self, өөрийнхөө өндөр түвшнийг өөртөө уулзаж болно. Иймэрхүү зүйлсийг чи астрал айл хийснээр хийж болно. Халигцадтай холбогдоод ингээд би түрүү хэлсэн шүү дээ. Жишээ татна гэжсэн тий. Тий. Миний хамгийн хайртай ах байдаг байхгүй юу? Тэр ах маань болохоор 2011 онд нас барсан. Тэгээд яг тухайн үед нь би Германд байсан. Тэгээд насараад яг жилийн дараа нас барснаас нь жилийн дараа би ахтайгаа уулзсан байдээ. Тэр нь манай ах маань бүр ингээд амар цараадсан. Угаасаа царайлagч хүн байсан. Тэгээд цараадсан бүр амар гоё болсон. Эвлэтэл одоо хүний аавра гэрлэн мөрхөл гэж байдаг та. Тэр нь болохоор намайг ингээд хүмүүсийн ингээд ажиглаад харахад чи хөвчлэн нэг 20 см хавцаа байдаг байхгүй 30 см хавцаа. Манай ахыг болохоор баг ингээд баг алт хавцаа болцсон. Тэгээ нэг цав цагаан цамц өмссөн нэг мөнгөлөг өнгийн хантаа өмссөн. Тэгээл бүр энийгээс надтай уулзж байгаа. Тэр уулзж байгаа газар бит хоёрын уулзж байгаа газар нисэх буудлууд идэг та. Ер нь тиймэрхүү газар яасан маш өндөр таацтай. Тиймэрхүү маш олон хүмүүс бужигнсан. Тэгээ ах маань надад хэлжсэн. Ах нь гоё ажилд орсон гэл. Энийг л айгуу тийм угаасаа тийм хүүхдэрэг зантай. Айгуу аллаа өнгөрөө зантай хүн баггүй юу? Тэгээд ямар ажил вэ гээл тэгсэн чинь ах нь тэнгэрт нисгэж байгаа, тэнгэр лөө нисгэж байгаа хүмүүст тусалдаг болсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр туслагч сүнс болоод дэвцсэн. Манай. Тэгээд яг тэр явдлаас дахиад нэг жилийн дараа гэсэн үг шүү дээ. Дахиад би ахтайгаа уулзсан. Тэгсэн чинь энэ удаад нөгөө өмссөн цагаан цамцсан дээр өмссөн хантаацсан болохоор алтдаг өнгөтэй болчихсон мөнгөлөг биш. Бүр гэрэлтэл. Тэгэл ингээл одоо тэр аавра ингээ үүрэг биеэс нь татчих байгаа гэрэл нь бүр том болсон. Бүр айгуу гой царайтай болсон. Тэгэл бүр инээж өгрөөл ахнаста тушаал дэвссэн штэ гэд энийг л яг нөгөө өнгөрөө зангаараа ахан тушаал дэвссэн бүр юуцсан байгаа. Наа гэсэн сайн ажиллаж байгаа бүр дээшлүүлсэн. Одоо нэгсэндээ дэв нэмэгдсэн байдаг байхгүй. Тэгж уулзчихсан тэр ахтайгаа. Айгуу гоё. Санаа итгэмээргүй сонсогдож байна уу? Үгүй. Би тэг чинь ямар гоё юм бэ л гэж бодож байна. Энийгээ л сонсоодлаа бүр би зараагаал. Тий айгуу гоё юм. Зөндөө байгаа ер нь ингэж яриад байгаа айгуу гоё штэ. Гэтэ бас нэг аюул байдаг шүү нэрээ одоо гоё гэж хэлж байгаа дээр хэлжээ. За.
хүн нөгөө нэг донтох аюул гэдэг шүү. Астрал аялалтай юм. Тий. Аа. Донтоод одоо угаасаа ерөөсөө бидний амьдраад байгаа энэ ертөнцийн чинь угаасаа л ерөөсөө нэг болох бүдүүлэг санагдаж эхэлнэ. Яг тэгвэл чи бүр илүү тийм боттой тий. Одоо астрал аялал хийгээ явж байхад тэр хүсэж байгаа ертөнцүүдийн өнгөний хошил маршилж одоо энэ ертөнцид байхгүй өнгөд хүртэл байдаг. Айгуу санаа. Тэгэхээр бодож бодлоо. Тэгээд уучлаарай би түр юу нохоо оруулж манай нохоо орё гэдэг хаалга самарч. Тэг. Донтчих юм бол тэгээд ерөөсөө энэ бид нар чинь юуны төлөө одоо энэ махан биеийн дотор хүн болоод төрж байгаа байлээ тий. Төрсөн билээ. Бас л өөрсдөө гэсэн одоо сүнслэг байдлаараа сурах мэдээлэл даалгавартай болоод ингэж явж байгаа штэ. Тэр даалгавраасаа нэгсэндээ ингэж холдоод одоо ерөөсөө энэ амьдралаа ерөөсөө чухал бишэд үзээд тооцоод тэгээд ерөөхдөө яах гэж хүн болж төрсөн тэр зүйлдээ ингэж хүрхгүй байх тийм аюултай шүү. 3D ертөнцөө горж эхлэх нь шүү дээ тий. Яг үнэ тий. Одоо чи нэгэнт ингээ хүн болж 3D ертөнцид ингээ төрчөөд чи энд ингээ ирээд хүн болоод төрсөн юугаа зорилгоо биелүүлэхгүй байх юм бол чи дахиад төрнө шүү дээ. Дахиад хүн болоод төрнө. Дахиад хитэн ч удаа төрнө. Хэвээ чи бүр амиа хорлоо гэж бодох юм бол дахиад бүр зүмс чинь бүр анханасаа одоо юу гэдэг те баг урамлаасаа эхлээд төрөөд явчихвал яах вэ? 900,000 жил чи дахиад те одоо гоё мэлчээсээ онгот ч юм уу те тослогч зүйлс болоод дэвчхээсээ өмнө дахиад 1000 жил үед ингээд ямар нэгэн одоо хүрстэй амьдралаар туулах болчихвол хэцүү үстэй. Хэцүү. Тэгээд нэр чи одоо нөгөө сүнснүүд сүнснүүд бид нарт бүгдөө л дэвчхийг ингээд бодож байгаа. Бүгдөө л аягүй гоё тийм хаяа тийм өндөр түвшний тий олон хэмжээтэй тийм сайхан газар тийм юунд өндөр түвшний ертөнцид ингээд төрхийг эргэмцдэг байхгүй юу угаасаа. Тэгээ тийм учраас л энэ хүний ертөнцид юм сургаа явж байгаа. Тэрийгээ тэгээд умартчул яах юм. Тийм нэг аюул байгаа шүү. Донтож болохгүй. Донтох гэдэг дээр нэрээ нэг юм бас жишээ ярил л да. Би Диважин руу очиж үзчихсэн. За. Хоёр удаа. Тэгээд тэрнээс хойш дахиж би одоо Диважин руу явахгүй. Явах цаг байна. Бодоогүй гэж бодоод дахиж яваагүй. За хамгийн анх нь болохоор юу айгуу сони мэлээ те. Диважингээ яг миний орох гээд идэг хаалга. Тэгээд ороод идэг хаалга байгаа ч те. Тэр болохоор нэг сургууль дотор байдаг. За. Тэгээд тэр сургуулийг би яг аль ямар сургууль гэдгийг одоо хүртэл мэдэхгүй олохыг ч хүсдэггүй. Гэхдээ ямар ч хэлсэн нэлээ урт сургууль нэг 3-4 давхар байдаг баха. Тийм 4 давхар гэж бодож байна. Тийм сургууль. Тэгээ хоёр талаараа шаттай тийм нэг хуучтар сургууль байдаг байхгүй юу? Тэгээд тэр сургуулийн хамгийн дээдлийнх давхарт Диважингийн хаалга байдаг. Тэр сургуулаа би яагаад гэвэл яг тэр хаалгаар орохгүй ч гэсэн айгу олон удаа очдог байхгүй угаасаа тэнд амар олон өөр төрлийн хаалганууд бас байдаг. Тэгээд яг наваг тэгж очиод ингээ явхад нэг 21-2-тай гэмээр байраа залуухай өндөр залуу. Намайг туслаач гэж гуйсан байхгүй юу? Туслаач би ингээ ээжтэйгээ уулзмаар байна. Би ээжтэйгээ юу ч яаж чадахгүй ингээ явуулчихсан. Одоо хүртэл ингээ уулзч чаддгүй. Би намайг буцааж намайг ийшээ оруулаад гэж гуйдаг байхгүй юу? Тэгмүүд нь би өрөвдөд за тэгээд яг нөгөө хаалгач нь болохоор тэр сургуулийн яг хананд нь ингээд нэг санаад сонгох шиг юм үүсгээд ингээд тэгээд нөгөө одоо яг л нөгөө каст ингээд байдаг шүү дээ тийм нэг каст авахаас суцтай 50-аад насны нэг ихт суудсан айгу гоё хааштай. Тэгээд нөгөө яг цонхныхоо хажуудлалд нэг юм ширээ тавь. Тэгээд бит хоёр би нөгөө залгавчд агуулад ингээд зогсчихдаг байхгүй очрлаад. Бит хоёрын урталд хоёр хүн байсан. Тэгээд нэг хүн ингээд нэг юм мөвчөөл ингээд дэшээ ороо явчваа. Тэгээд нөгөө Диважин руу шатаар ордог гэдэг чинь үнэхээр үнэн юм байл шүү. Тэгээд яг дэшээ ингээд яг тэр цонхыг ингээд өнгөрөө явангууд дэшээ ингээд явцсан шатээд юм бэл. Тэгэл миний урд байсан ихч болохоор яг ингээд
юуж байгаа байхгүй. Нөгөө их чинь болохоор миний урдаас ихчээс. За та одоо ийш орох гэж байгаа бол та ингээд ерөөсөө ингээд ийш орох ёстой болоод орохгүй. Өөрөө орох хэрэгтэй болоод орж байгаа учраас ингээд өөрийнхөө маш чухал хамгийн чухал гэсэн одоо хүний ертөнцийн тэ хамгийн чухал гэсэн зүйлээ барьцаанд тавьж орно. Тэгж байгаа байхгүй. Хэрвээ та барьцаанд тавьж орохгүй бол буцаад гарч ирэхгүй шүү дээ. Бид нэр ингээд таны буцаж гарч ирнэ гэдэгт итгэхгүй тийм учраас хамгийн чухал зүйл яг гэж байгаа байхгүй. Аха. За байжгараа. Манай хоёр хүүхэд ороод ирсэн. За. Би дөрхөн зур босч чадрыг за. За. Би ярьж яах юм уу? За шүү. За. Ярих уу? Ярэ. За. Тэгсэн чинь нөгөө их чинь жоохон ингээл эргэлзээл тэгжсэн аа. Нөгөө гартаа нэг зураг барьсан байсан гинт. Тэр зургаа ингээд тэр ширээн дээр тавиад за би ингээд энэ бол миний ингээд 5 настай охины зурсан зураг байгаа юм. Би охиндоо ингээд хязгааргүй хайртай, маш их хайртай. Тийм болохоор би энийг үлдээч яа гэд үлдээдэг байхгүй. Тэгээд нөгөө зурсан зургаа охиныхоо зурсан зургийг үлдээж байна гэдэг чинь нэгсэндээ охиныгоо барьцаанд тавьчихна гэсэн үг. Би шаарч гарч ирэхгүй бол миний хамгаас хайртай охин маань ганцаараа үлднэ гэсэн утгаар өгч байгаа юм. Тэгээд нөгөө өгч чи ороо явчваа. Тэгээд миний ялч хэрэл гэсэн чинь би одоо энэ хүүхдийг ингээ аваад авчаал тэгэл оруулчаал ингээд явах гэсэн юм аа гэд хэлдэг байхгүй юу. Чин за та тэгээд юуг барьцаанд тавих юм гэдгсэн чинь би нөгөө миний одоо онгоцтойны юу гэдэг бүгч гэдэг байхгүй юу. Тэр бүгчөө гартаа зүүцсэн байсан. Тэр бүгчөө ингээд нөгөө нэг айгүй сонин штэ тэр астрал айлаа чаа. Гинтл би тэрийгээ өгье гэж бодоход тэр маань гарт маань байж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ би барьцаанд тавиад за би одоо өөрийнхөө онгоцтой нэг онгоц зохиосыг ингэж барьцаанд тавья. Энэ бол миний хувьд хамгийн чухал зүйл. Би эргэж гарч ирнэ. Тэгээд би орж исэн. Тэгээд нөгөө залуучаа оруулаад тэгээд нөгөө диважин л ингээл шатарч дамжаал ингээд гараад ирсэн чинь яг л одоо хүмүүс ингээл ном сэтгүүл дээр те ярьдаг шиг дүрсэлдэг шиг үнэхээр тийм үүлийн ертөнцид донд байт юм байлээ. Айгуу тийм их үүлийн донд байгаа юм шиг. Тэгснээ ингээд ерөөсөө энд тэнд ингээд амар том объект байгууламжуудтай. Тэр байгууламжууд нэг чулуу том чулуугаар хийсэн юм шиг тийм амар сонио. Одоо нэг цайц юм шиг. Цулмын хаалгач. Нэг тиймэрхүү санаа. Тэгмээ юу ч хараа. Тааш ингээ бүр их тааш ингээ харсан чинь өөр ингээ үйлсүүдийн донд нэг одоо Роми нөгөө эвтэрсэн нэг амар албартай балгас үүдэн штэ яг тэдний шиг тийм юм дээр ингээд одоо нэг 150 орчим эмгтээчүүд ингээ 3 хэсэг болоод хуваагдаж зогссон. Тэгээд нэг хэсэг нь ингээд цэнхэр палажтай. Тэр палажных нь юу материал нь бүгд ижилхэн айгүй гоо тийм нэмгэн ингээ салхин бүр ингээл удаан хийсдэг тийм. Нэг хэсэг нь болохоор ягаан нөгөө хэсэг нь юм шиг хараг тийм палажтай. 3 хэсэг болж зогсоод ингээд амар гоё найралтай. Зэч би амьдралтай тийм гоё найралтай, тийм гоё зүйл одоо их хэвлэн сонсож байгаагүй. Одоо нэг цахиусан тэнгэрүүдийн дуулал гэж байдаг да ярьдаг та хүмүүс. Ер нь тэр л байсан баг гэж бодож байгаа. Тэгээд тийм дууд болж байгаа жишээ нэг тэнгүүтээ диважинд чинь ингээл олон орны ер нь ингээд төрөл бүрийн хүмүүс зүгээр л ингээ амьдрал дээр байдаг шиг. Одоо нэг нарантуул гарахаар хүмүүс бужигнаад байж идэг та. Яг тийм. Айгуу тийм амьдрал баталсан тийм газар байсан. Тэгээд би ингээл нөгөө залуугаач мартсан ингээл цаашаа юу гэдэг юм бол өстө хүн болгоны царай мараг хараад юу ч байгааг нь хараад ингээ явж байгаа. Тэгсэн чи би хинтээ таарсан гэж.
Одоо хүмүүс итгэхгүй байж магадгүй. Тэгээ нацагт орж чадсан таа. Хинтээ? Нацагт орж агсан. За. Тэгээд аюу санаа өснө ингээд ургацсан заяа мөрөө хүртэл ургацсан. Тэнгүүтээ өснө жоохон юм долгионтой юм байлээ. Тэгээд нөгөө нэг цээж биеэр нуцсан явж исэн. Тэгээд би тэр хүнийг очиж харангуудаа аюу санаа очоод шууд ингээд хөврээд тасан заяа. Тэр чаавал бүр ингээд би тэр хүнд тэгж хэлчихсэн. Ингээд шатаж өгөхөд их өвдсөн байх та. Би маш их харамсаж байна гэж хэлээд. Бүр ингээ үнэн сэтгэлээсээ одоо нөгөө хариу нэхээгүй хайр хязгааргүй хайр гэж ярьдаг штеп хүмүүс. Бүр яг тийм ингээ хайр ингээ надаас ингээ бүр гараад ингээ ундраад тэр хүнийг тэрж байгаа байхгүй. Тийм нэг явдлаачсан тэг бачимдаж. Сайн бааз. Тий. Бараг л итгэмээргүй л санагдчих магадгүй гэдэг нь өмнө шүү. За хоёлаа одоо хэдэн асуулт асуугаад энд нэг астрал аялал хийдэг хүн юм шиг байна. Тэгээд буцаж биендээ яаж унахгүйгээр орох вэ гэсэн байсан баха. Зүгээр л бод цаа. За одоо би болчлаа. Одоо би буцаад биендээ оръё. Бодохын төдийд л буцаад биендээ ордог. Ер нь л бодлоо л чи шууд пад гэж биендээ орно гэсэн. За одоо миний буцах цаг болчихжээ. Одоо ингэ боллоо. Одоо энэ удаад хангалттай ч юм уу те. Тэгвэл айгуу сони юмтай зүйлтэй ингэ таардлаа жоохон чамд айц төглүүд гэх юм бол шууд бод. За би нэг зогсоё, тасан зогсоё. Бидээ орё гэж бодлоо л пад гэж чи бидээ ороод. Маш амархан. За хар сүнснүүд өөртөө нөлөөлдгөө. За одоо астрал аялал хийж байхдаа хар сүнснүүдтэй таарж яваа хүний бие энерги ер нь эвдэх боломжтой юу гэж асууж байгаа юм шиг байна. Хар сүнснүүдтэй ч ер нь астрал аялал хийгээгүй үедээ ч гэсэн таардаг. Тэр ерөөхдөө нөгөө нөлөөлөх болцсон гэх юм уу? Эсвэл тэднийг өөртөө нөлөөлөхгүй байх аргыг олчихсан. Тэгээд ерөөхдөө нэг айж хулгаад мэдээж хэрэг хүн чинь нэг сони юм харахаараа эхний ээлжид цочдөг. Эхний 1-2 секундэд цочвол одоо юу тий. Тэгвэр нэг л бодчихсан юм чинь. Юу вэ надад гэж бодож. Тэгээд дараагийн 3 секундэд нэгсэндээ өөрийгөө буцаад ингээд юу өдөртөө сурсан. Одоо нөгөө өөрийгөө юу гэдүүлээ бие барьж сурсан. Тэгээд бие барьж сурсныхаа дараа тэднэрийг одоо яг ямар төрлийн зүйл вэ гэдгийг ингэж ангилдаг. За энэ бол нэг иймэрхүү юм байна. Тэр бол нэг тиймэрхүү юм байна. Энээс би хоолоор ингэ тойроод явчих хэвээр. Тэрийг бол би хөөчүүл амархан хөөчих юм байна. Эсвэл бүр нэг юу зүгээр өрөвдөлттэй сүнснүүд бол байдаг шүү дээ тий. Тэднэрийг болохоор за би тэднэртэй одоо энэнд жишээлбэл тусалж хамсан гэж бодсон үед болохоор яадаг. Садаг. Зүгээр яг асуун гэдэг чи одоо яг ингэ бид нэр амаа ангаагаад ярьж байгаа шал өөр зүйл шүү дээ. Одоо нэгсэнтэй бодлоор ингэ ярьж байгаа юм шиг би ингэ асуунгууд угаасаа тэднэр чи ингэ аягүй өрөвдөлтэй шүү дээ. Ингэ хүн жоохон анхаарал тавингууд хамаг юм аа гэж баг ингэ наалцчих гаддаг гэдэг тийм л учиртай байхгүй. Зүгээр л тэднэрийг ингэ аягүй зовоож явж байхад хин нэг нь жоохон нүүр хүчмүүд тэр хүнд наалцчих гаддаг. Тэнгүүд зовлонгийн би ойлгох юм бол тэрэнд жоохон ч гэсэн туслахаар зүйл юу бэ те тэрийг хэлждэг өгчдөг. Тэгээд явах газарт нь чадвал явуулцдаг. Нэг тийм л би нэг бас нэг жоохон зүгээр нэг энгийн жишээ татгаад дүүгийнхаа гэрт нь манай дүүгийн гэрт нэг юм болоод байна гэсэн аахгүй юу. Чи одоо хэвчээ 3 жил юм нэлээ дээ. Тэгээд нэг зүгээр байж байгаад ингээд унтраастай байсан компьютероос ингээд дуу гараад YouTube-ээр ингээд гинт дуу гарч мараад траастай байсан шүү дээ тэр компьютер. Тэрнүүд ингээд хүүхдийн тоглоом гинт ингээд дуурал яваал ихтэй тэгээд ингээд тэгж аахгүй. Тэнгүүд би гэрт нь очиод үтсэн чинь юус нэг 13 муу хавцаанастай хүүгийн сүнсэн гэрт нь ингээд ороод ирсэн байсан. Тэр болохоор яаж орж ирсэн бэ гэхээр хад яг үүдээс нарсан айлт нь лам амьдэрдэг юм байлээ.
Тэгээ өөрөө тэр хүүхэд надад ярьж байгаа байхгүй юу? Мгм. Тэр лам ах намайг аваад ирсэн штэ гэд. За. Тэгээд нөгөө нэг юм гутаа ингээ байны өрөөнд чинь нэг тийм хар дөрвөлжин байдаг штэ. Тийм агаарж үлвч нүх. За. Тийм. Яг тэрнгээр ингээл хоёр айлын одоо тэр хоёр гэрийн цар ингээл ингээд хөвдөг болцоосоо хаахгүй тэр хүүхэд орж гардаг. Тэг эрэхтэй хүүхдээс. Тэгээ юм гот нь би яагаад ингээд энэ лам ингээд тийм хүүхдийг би үгүйс асуусаахгүй үнэхээр энэ лам байдаг юм гэсэн чи байдгаа гэлтгсэн. Тэгээ яагаад гэсэн чинь одоо нөгөө дөнгөж нас арсан хүүхдээ ингээд буйны ажлыг ингээд хийж байгаа штэ ламдарч тий. Тийм. Буйныхны ажлыг хийсэн чинь миний алгаснаар ингэсэн байсан. Тэр одоо буйны ажлыг хийж байгаа гэр бүлийнхэн хүмүүс нь сэтгэл дутцсан байсан заяа. Тэр ламдаа ингээд өгөх өргөл байрц дутцсан байсан. Тэгэнгүүт нь нөгөө лам чинь одоо би бол өөрөө мдэггүй гэж хэлээ заяа тэр ламыг. Би бол өөрөө мэдсэн гэж ойлгохгүй. Өөрөө мэдээд лам хүн чинь за ингээд аваа явчих гэхгүй штэ. Өөрөө мэдхгүйгээр яг барьц дутсан болохоор нөгөө нас арсан хүний сүнсийг нэгсэндээ барьцаанд аваад яваад гэртээ харьцсан байж байгаа хгүй нөгөө лам чинь. Пөө. Тий. Сонирн байгаа. Тэгэнгүүт нь за. Тэгэнгүүт нь би нөгөө тэр хүүхдийг одоо тэр чинь мэдээж ингээд дутуу барьцаанд явцсан сүнс байж байгаа штэ. Нөгөө лам өөрөө мэдээгүй ч гэсэн тийм учраас би хүний юмыг булааж авч болохгүй. Тийм учраас би тэр ламын одоо нэгсэндээ зүйлийг авахын тулд би тэр ламд ингээд тэрнтэй дүүцэх зүйлийг өгөх хэрэгтэй. Дандаа энэ чинь авах үгний зүйл гэдэг учраас. Тэгэнгүүтээ би нөгөө хүүхдийг чинь айгүй хөргөн өрөвдөлтэй байсан тэр хүүхд. Би нэг лаасаад нэг юм шилэн дотор байдаг лаасаад удаан хасдаг тийм лаа. Загаад би ингээд харахад чи ингээд хийчтэй энэ яваа гэж ханддаг. Айлхгүй. Чи ингээд айж байгаа зүтэй. Зүү байгаа зүтэй өсөж байгаа зүтэй би чамайг айлахгүй гэж хэлээд. Тэгээд тэр лааны дүүлэнд барьцсан байхгүй. Бариад ингээд суулгацсан. Тэгэнгүүтээ нөгөө ламынх нь гэрээ үүдэнд би нэг одоо би зөндөө олон бас хүмүүс очиж учраас би юу үлдээсэн хэлэхгүй. Тэгтээ яг тэр хүүхдийн одоо барьцанд нь тохирсон зүйлийг би үүдэнд нь үлдээгээд явсан. Тэгээд нөгөө хүүхдийг чи аваад манайх хотоос нэлээд зайд үед байсан. Бүр нэг бараг цусны мосны хацаа газар байдаг ус аахгүй тэр үед. Тэгээд аваад машиндаа суулгаад тэгээд явж байгаа юм. Тэгээ би нэг найзтайгаа манай нэг удган найз байдаг. Удган найзтайгаа би удган найзтайгаа лөө өөр хүнтэй лөө бас нэг мэддэг хүнтэй лөө мэдгүй уцаар яриад юу ч бодоагүй уцаар яриад явж байгаа гэсэн чинь нөгөөдөх маань чи чамтай хаажтай юу суулгацсан гэж тийч аа тий. Яа чи мэдчихэв гэсэн чи мэдлгүй явах тий наа чин яриад штэ гэд. Тэнгүүд нь овоо муу гаршуу гэд би тэр тухайн үед нэгээл тийжээсэ. Тэгэл уцаар ярьж дуусчаал нөгөө гэртээ ч явдчихсан. Гэртээ яг очихоос 1 км гарны өмнө завсаад. Тэгтээ би тэр их муухай юм байсан. Дахиж юм хийхгүй гэж. Завсан гутаа шууд үйл хийгээд нөгөө хөлт чинь явах газар л байна. Одоо нэгсэндээ цүлцэн. Айгу би чамайг ингэж заавалгүй надаас битгий яа гэж ингэж амар итгүүлж авч явангуудаа нэгсэндээ шууд хүчтэй авч цүлж байгаа байхгүй юу. Тэр болохоор одоо бодоход жоохон муухай зүйл байсан л та. Хүн чанаргүй гэдэг юм уу те. Тийм 49 хоног өнгөрөөгүй хахад явуулсан гэсэн үг шүү дээ тий. 49 хоног дотроо явдаг байхгүй тэр чинь яг 49 хоног дээр явдаг гэсэн үг биш шүү дээ хүмүүсээ. Одоо хүмүүс болохоор тэгж ойлгоод байдаг шүү дээ. 49 хоног дээр гэрээ иргэдэг гэл. Тэгвэл гүн байна тий. Үгүй. Тэгж ярьдаг. Гэтэ миний хувьд бол энэ өөр шүү. Одоо нөгөө нэг яг одоо сүнстэй хүн харилцаа сүнс үнэхээр ингээд сайхнаар яваад тэр явсныгаасаа ойлгоод тий. Одоо хэнийг нас харахад чинь цаанаас чинь өөр хүмүүс өөр сүнснэд хурж ирж ингэж ухтаж авдаг. Тэр тосож авах тэр мөл нь айгүй сайхнаар ингэж зөвөр болцсон бахан бол тэр сүнсэнд хизээч одоо хүний ертөнцид ингэж бидний хувьд 49 хоног тэдний хувьд бол хичнээн цаг хугацаа байхгүй шүү дээ. Тэр бид нэр төсөлж чадахгүй. Тэр тодорхой тийм цаг хугацаанд ингэ байгаад байгаа шаардлага бол байхгүй шүү. Бүх зүйл зүгээр хийгдээд тэр сүнс тухайн сүнс ингээд өөрөө ойлгоод тий. Айгүй гоёор ингээд жаргалтайгаар очих хөстэй газараа очиж чадчих юм бол тэнд бол бидний тоолдог тийм цаг хугацааны 7 хоног 21 хоног 49 хоног гэдэг зүйл хэрэггүй байхгүй.
Тэгвэл биднээс бас амар буруу ойлгож явдаг юм тий. Яна одоо нөгөө намайг баахан лам бүнүүд бариад идчихвээ яна. Баахан лам нарыг хурж ирээд зодчихвол яна гэдэг ажлаараа би жоохон айлаа шүү. Зээ. За ингээд манай асуултууд ер нь бол дуусчихын. Тэгэд миний бас камерны цэнийг дуусч байна. Тэгээд хоёулаа дараа дахиад Австралийн тухай одоо юу ч хийдэм дээ те. Энэ хүмүүс болохоор яаж аялах вэ? Тэр аргачлалаасаа зааж өгөөч гэдэг ингээд баахан хүмүүс асуусан байна. Яа ингээд аргачлалын талаар ер нь ингээд хүмүүст ярьж боломж байгаа юм. Болно. Тэгвэл хоёулаа дараа тэгж жагаад подкаст хийддээч хэдийн те. Нэг эргэж холбогдож байгаа хүмүүстэй ингээд сайхан зааж өгье. Би бас суралцъя. За тэхөө. За тэгээд одоо санаа дахиад миний муухай алаг сонсъё гэж хүсэж ивэл болно шүү дээ гэдэг. Болно надад угаасаа нэлийн урт юм болчлоо тий хоёлаа. Хүмүүсийг бас чилээч ч магадгүй. Цаг л болж байна. Гэхдээ цаг гэдэг нэх урт бол биш л дээ. Ер нь дундаж. Гэтэ нөгөө нэг манай хүүхэд ингээд орж гараад намайг гарнаас цулгаагаад уучлаарай яг ингээд цаг гаргаад яаж хатан жоохоо төвөг удчлаа. Зүгээр би таадгүй штэ ерөөсөө юм таахгүй штэ. Тий санаа залтгүйстэй сайхан байлаа штэ гоё юм яриад. Тэгээд ямар ч хэлсэн намайг нэгэндээ подкастт аваад оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд итгэмээргүй зарим хүмүүст их сайхан санагдаж байж магадгүй зарим хүмүүс энэ одоо юугээ цэлдэраад байна тонгосоод байна гэж иж магадгүй ямар ч хэлсэн надад болохоор өөрийнхөө тэр нэг мэдж байгаа зүйлсээс багаар ч гэсэн хуваалцсанд маш их баяртай байна. Тэгээд дараа нь дахиад янз бүрийн хуваалцах тий хүмүүсийн андуудаа шагаалгыг бас байхгүй болгох тийм боломж олгох юм бол би баярлалаа. Гэж байна. Баярлалаа. За онцсон манай подкастад миний урилгыг хүлээж аваад тэгээд сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд ажлын амжилт хүсье. Тэгээд хоёлаа чаталж хагаад эргээд холбогдоод дахин нэг подкастаар уулзахдаа баяртай байх болно гэж хэлье. За баяртай.